За нийлдэл нэгэн форумаас шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд судалгааны зар гаргасан байгаа. Тэгээд энэ судалгаа маань шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхтэй холбоотой. Тэгээд хэрвээ манай хөтөлбөрийн талаар мэдээлэл авдаг хүмүүс байвал манай нийлдэл нэгэн форумын одоо пэйжийг дагдаг хүмүүс байвал энэ чиглэлийн судалгаа бол бид нар тэтгэлийг бол нэлээд хэдүүлд олгож ирсэн гэдгийг бол мэдж байгаа. Гэхдээ бас энэ талаар анх удаа сонссон хүмүүс байвал бид нараас энэ мэдээлэл өгөх уулзалтаараа дамжуулаад илүү бас дэлгэрэнгүй мэдээллийг тэтгэлэг хөтөлбөрийнхаа талаар бас танилцуулгыг хийхийг зорьсон юм аа. Тэр өнөөдрийн мэдээлэл уулзалт маань үндсэндээ нийлдэл нэгэн форумоос яг энэ шүүхийн шийдвэрийн анализ хийхин төслөө танилцуулах, энэ тэтгэлэг хөтөлбөрт хэрхэн оролцох, материалаа хэрхэн бүрдүүлэх, ер нь бол гэрийн даалгаврыг яаж хийх вэ гэдэг дээр бол дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байгаа. За тэгээд хэдэн слайдууд бас бэлдсэн байгаа. Тэгээд слайдуудтайгаа бас танилцуулаад явчихна. Тэгээд энэ слайдууд дээр маань үндсэндээ өмнө бас хийгдсэн шүүхийн шийдвэрт хийгдсэн шинжилгээнүүдийн талаар сэдвүүдийг бас танилцуулах байгаа. Тэгээд энийг бас анхааралтай хараарай гэж хүсэж байна. Тэгээд бас хэрвээ маш хөдөлмөр гаргаад төсөл ирүүлдэг энэ чиглэлээр бас өмнө судалгаа хийгдсэн байх юм бол бас бид нар дэмжих боломжгүй байгаа учраас ямар чиглэл ямар сэдвээр бас судалгаа шинжилгээ хийгдсэн талаар нэлээд сайн мэдээлэлтэй байх нь зүйтэй. Тэгээ мэдээж бол бас ямар байдлаар материалаа бүрдүүлж ирэх вэ гэдэг дээрээс нэлээд цаг гаргаж тайлбарлах байгаа. За тэгэхээр нийлдэл нэгэн форумын хувьд болохоор 2008 оноос эхлээд шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийг бол хэрэгжүүлж ирж байгаа. Тэгээд шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхийг нэрнээсээ маш ойлгомжтой шүүх гэдэг институцийн үед одоо хараат бус байлгахад бид нар ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдгийг харж байна. Тэгээд нийлдэл нэгэн форум бол бодлого боловсруулах явцад иргэдийн оролцоог хангах, олон нийтийг болон бодлого боловсруулагчдад одоо судалгаанд суурилсан мэдээллээр хангах чиглэлийн том зорилгын хүрээнд ажилладаг. Яг энэ зорилгын хүрээнд бол энэ шүүхийн салбарт бол бид нар бодлогын судалгаа шинжилгээний ажлыг бол нэлээд өргөн хүрээнд хийж ирсэн. Хилцүүлгүүдийг бол хийж байна. Тэгээд бас ер нь бол бодлого боловсруулах явцыг нэлээд мэдээлэлтэй байлгах, бодлогын хэрэгжилтийг бас хангахад энэ холбогдох судалгаагаар хангах чиглэлээр ажилладаг байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол яг энэ ажиглалт мониторингийн төслийг хэрэгжүүлээ. Бодлогын судалгаа хийж зөвлөмж боловсруулах, үүнийгээ дагаад мөрөөр бас хилцүүлгүүдийг хийх ажлуудыг бас нэлээд өргөн хүрээнд хийсэн. Тэгээд сүүлийн жилүүдэд буюу 2017 оноос эхлээд бид нар шүүхийн шийдвэр дүн шинжилгээ хийх судалгааны ажил бол нэлээд анхаарал хүч нөөц боломжоо бас зарцуулж ирж байна. Яагаад гэвэл бид нар яг гэсэн шүүхийн шудраг байдал, хараат бус байдлыг иргэдийн итгэл салбарынхны зүгээс итгэл бол энэ шүүхийн шийдвэр өөрөө үндэслэлтэй хууль ёсны байх бол маш чухал юм аа. Энэ шийдвэрийг гаргахад хэрэглэгдэж байгаа хуулийн хэрэглээ ямар байна вэ? Ямар одоо савлгаатай буюу ямар олон салаа байдлаар хэрэглэгдэж байна. Үүнийгээ дагаад иргэд бас энэ шудраг ёсны талаарх ойлголт бол бас нэлээд их дайлцдаг учраас энийг бас нэг мөр болгоход бол энэ төрлийн судалгааны ажил бол бас чухал юм байна гэдгийг одоо тийм итгэл үнэмшилтээр үндэслээд энэ шинжилгээний ажлыг бол хийж хэлж байна. Энийг хийдэг олон судлаач нар гарч ирээсэй гэдэг үүднээс бол энэ чадхыг дэвшлүүлэх чиглэлээр бас нэлээд ажиллаж байна. Дээрээс нь шүүхийн байгууллагуудаас энэ техникийн төсөлцөө хамтын ажиллагааг бас хэрэгжүүлж ажилладаг байгаамаа. Энэ хэрэг бас шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд өөрсдийн зүгээс багхан ч гэсэн хувь нэмэр оруулахыг зорж ажилладаг байгаа. За тэгэхээр шүүхийн шийдвэрийн одоо энэ шинжилгээний төслийг хийснээрээ бид нар яг ямар зорилтод хүрэхийг зориод байгаа юм бэ гэдгийг бас хэлхэн зүйтэй. Ингэснээрээ бас яг бид нарт хандж байгаа хүмүүсийн одоо зорилго бидэнтэй бас нийцээсэй, энэ зорилгын хүрээнд бас хамтарч ажилласаа гэдэг энэ одоо зарчмын үүднээс бас энийг хэлхэн зүйтэй гэж бодсон. Тэгэхээр шүүхийн шийдвэрийн ил хот байдлыг хангах гэж байгаа 2012 онд хийгдсэн шүүхийн эрх мэдлийн хүрээний том шинжилгээний хүрээнд томоохон алхам болон шүүх цэгийн дээр шүүхийн шийдвэрийн цахим санг бий болгосон байгаа. Тэгээ энэ дээр бол бүх шатны шүүхээс гарч байгаа шийдвэрүүдийг олон нийтэд нээлттэй байдлаар ил одоо гаргаж ирсэн байгаа. Энэ бол илдаадлыг байдлыг хангасан чухал алхам. Гэсэн хэдиж энэ мэдээллийг бол бид нар илүү хүртээмжтэй байлгахад юуг анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр энэ мэдээлэл маань эргэлтэнд орох яг энэ илдээд байдал бүх шийдвэрүүд одоо мэдээллийн цахим санд байна уу гэдгийг бас байнга шалгаж авах хэрэгтэй. Тэгээ бидний хийж байгаа энэ судалгаа бол маш одоо энийг шалгах бас нэлээд чухал арга зам гэж бид нар харж байгаа. За мэдээж энэ шүүхийн шийдвэрийг чанаржуулах буюу тухайн одоо сонгон авсан тодорхой хэрэг маргааны төлөөр одоо сонгож авсан шүүхийн шийдвэрүүд маань ингэж судалгаанд орж дүн шинжилгээ хийгдснээр тухайн төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэх дараагийн шийдвэрүүд бол бас нэлээд чанаржих боломжтой гэж үзэж байгаа.
төрөө дурдсанчлан хуулийн хэрэглээ шүүхийн шийдвэр гаргахад тодорхой төрлийн хууль тогтоомж зохицуулалтуудыг бол авч хэрэгэлдэг. Тэгэхээр энэ хэрэглээг бол нэг мөр болох нь аюул чухал байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэрүүд ялгаатай гарах нэг төрлийн төсөөтэй хэрэг маргаанууд бол маш өөр ялгаатай санкцууд ялгаатай байх зэрэг ийм одоо үзэгдлүүд нь өөрөө эргээд шүүхэд ихтгэлд бол маш хортой байдаг. Тэгэхээр хуулийг бол маш юм өрсөлдөж хийх боломжтой. Шүүхийн процесс бас өөрөө өрсөлдөж хийх боломжтой байх хэрэгтэй. Тэгэхээр энэ шүүхийн хуульд одоо бичигдсэн байдал нь тодорхой байх тусмаа шүүхээс одоо гарах шийдвэрүүд бол нэг мөр байх илүү ямар нэгэн одоо үл ойлгох тайлбарлах боломжуудын савлгаанууд бол байхгүй болох ёстой гэж үздэг. Тэгэхээр энэ судалгааны ажил бол энд бас тодорхой хэмжээний хувийн оруулах юм аа. Тэгээ мэдээж бол яг энэ хуулийн салбартаа бид нар хөндлөнгийн хараат бусаар судалгаа хийдэг. Энэ чадварыг энэ хүмүүсийг одоо бий болгохыг зорж байгаа. Тэгээ мэдээж энэ бидний дэмжлэгтэйгээр л байдаг хүмүүс маань судалгааны ажлуудыг хийх учраас эдгээр энэ төслийн маань одоо энэ дүн шинжилгээ хийлгэж байгаа мэдээлэл төслийн маань ачаал бүгд зорилго бол эндээс оршиж байгаа. За тэгээ бид нар энэ тэтгэлэг төслөөрөө бас судлаач нарт ямар одоо юу санал болгож байгаа юм бэ гэхээр мэдээж энэ тэтгэлэг гэсэн утгаараа бол тодорхой төрлийн одоо хэрэг маргааны шийдвэрсэн шүүхийн шийдвэрээс одоо төвөрлөн анализ хийх байгаа. Тэр энэ анализ хийхийг зорж байгаа судлаач нарт сонгогдсон судлаач нарт бид нар энэ судалгаанд зарцуулж байгаа цагийг нь одоо тэр цагийн урамшууллыг нь болоо. Энэ мэдээж энэ хөтөлмөр оюун хөтөлмөр эхэлж байгаа учраас энд одоо тохирсон гэхдээ мэдээж бид нар одоо ашиг олох зорилгоо биш учраас бол жижиг хэмжээний одоо энд бид нар харилцан тохиролцсон урамшууллыг болгон судалгааны мэдээлэл цуглуулгатай холбоотой гарч болох бүхэл зардлуудыг бид нар гаргаж өгч байгаа. Тэгээд судалгааны бүтээлийг цаашдаа бол чанарыг нь сайжруулах үднээс бол шүүмж бичүүлж байгаа. Тэгэхээр peer review гэж ярьдаг. Энэ төрлөөр одоо тодорхой хэрэг маргаан сабар хэрэгцсэн асуудлаа мэрэгчсэн бусад мэрэгчлэтнүүдээс бол энэ тайлангийн талаар санал шүүмж авч олон нийтэд хүрэхээс өмнө бол сайжруулахын ажлыг бол бид нар бас санхүүжүүлж дэмжиж оруулж байгаа. Дээрээс нь энэ судалгааны бүтээлийг одоо захин болон хэвлэмэл байдлаар нийтлэг уншигчдын гарт хүрэхтэй холбоотой бүх зардлуудыг бид нар гаргаж байгаа. Тэгэхээр судалгааны ажлыг нэг талаараа хийх бол бас нэг өгдөг. Тэгэхээр энэ судалгааны ажил эргэлтэнд ороод олон нийтэд хүрэн гэдэг нь өөрөө хүргэх нь бол энэ маш чухал алхам байдаг. Энд бас тодорхой хэмжээний зардлууд, логистик, зохион байгуулалтын ажлууд орж идэг учраас энийг одоо бид нараас хариуцаж энэ судлаачийн бүтээлээ хэлний бүтээл, хэлний нийтлийн бүтээл болгоход бол санхүүжүүлж дэмжих үзүүлэлт нь бол миний хувьд бол их чухал гэж үздэг. За мэдээ сонгон авсан асуудлаараа цаашдын одоо үйл ажиллагаа, энэ чиглэлийн үйл ажиллагаанд бол шинжлэх мэрэгчлэлтний хувьар одоо танигдах оролцох тэр боломжоор нь бол бид нар хангадаг байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд судалгаа хийгээд авах биш энэ асуудлаа өөрийн болгоод энэ асуудлынхаа мөрөөр одоо ингээд ажиллах тэр боломжийг бид нараас бусад талуудад энэ судлаач нараа таниулах, хотон зуучлах энэ ажлыг бас давхар хийдэг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ шүүхийн шийдвэрийн анализын тэтгэлэг гэхээр зөвхөн судалгааны зардалч гэдэг юм уу, судалгаа хийх гэж байгаатай холбоотой яг энэ тэтгэлгийн гэрээнд дурддагсан судлаачийн гар дээр очиж байгаа мөнгөн одоо хэлбэрийн урамшууллаас гадна цаана бас олон талын дэмжлэгүүд бас байдаг гэдгийг үүгээрээ бас дамжуулж хэлхийг зорьсон байгаа. За хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр бид нар энэ тэтгэлэгт орж байгаа хүмүүсийг бас энэ мэдээлэл өгч байгаа Монголцын хамгийн гол зорилго болохоор өмнө хийгдсэн судалгааны ажлууд, энэ төрлийн судалгаа, шинжилгээний ажлуудын талаар мэдээлэл нэгд ороос олж байгаасаа гэсэн үүднээс бол энэ мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр өмнө нь одоо 2017 оноос эхлээд бол энэ шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний тэтгэлэгт одоо төслийг зарласантай холбогдуулаад хэд хэдэн сэдвээр одоо ингээд тэтгэлэг төслүүд олгогдсон байна. Нийт 23 тэтгэлэг төслийн хүрээнд 22 тайлан бол боловсруулагдаад ирсэн. Үүнээс 12 нь бол нийтлэгдээд олон нийтийн гар дээр очсон. Дараагийн 10 тайлан бол одоо хэлний нийтлэлийн одоо шатгуугаа ороод бас бол нийт хүрэх гээд явж байна. Тэгээд тэр утгаараа бас одоо яг энэ хэлний нийтлэгдээд олон нийтэд хүрээгүй байгаа энэ тайлангуудыг бол бид нар бас мэдгүй байгаа учраас энэ мэдээллийн одоо сешнээс энэ лайваас бас мэдээж аваасаа тэгээд давхардахгүй байх үүднээс хин хинийхээ бас цагийг хэмнэх үүднээс энэ бас оруулж байгаа шүү. Тэгээд бүгдийг ингэж чагсаацсан байгаа энэ слайд шоу бас энэ лайвыг үзсний дараа манай нийлдэний формын захин хуудсан дээрээс энэ зарын доороос бас олж авах боломжтой байгаа. За тэгэхээр эхний удаад бол бид нар энэ шүүхийн шийдвэрийн шинжилгээний эмгэгтгэл нэгд орсон одоо эмгэгтгэл нэгд орсон энэ
асуудал нь болохоор гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлсэн байдал. Энэ дундаа гэр бүлийн маргаан гэдэг маань өөрөө айгүй өргөн хүрээний асуудал байдаг. Гэр бүлийн маргаан бол олон талаас нь бас харж болно. Гэхдээ гэр бүлийн маргааныг шийдвэрлэж байгаа ялангуяа гэр бүл цэцлэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэж байгаа шийдвэрүүдэд хүүхдийн эрх ашиг хэрхэн хамгаалсан бэ гэдэг өнцгөөс нь бол анализ хийсэн байгаа. Дээрээс нь энэ шүүхээс тасн сэргийлэх арга хэмжээ авагдсан ч гин бурууг нь тогтоогдсон иргэдэд хохирлыг найдварлаж байна гэх энэ шүүхийн практик бас судалсан. Цагааны иргэн шүүхэд нийтийн арга санхын маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд үе шинжилгээ хийх чиглэлээр бас судалгаа хийгдсэн байгаа. Ер нь бол нийтийн арга санхын маргааныг шийдвэрлэж байгаа асуудлаар бол бараг нэлээ өргөн хүрээний онлын болон практикийн олон талын судалгаа хийж байгаа учраас бол яг энэ талыг сонирч байгаа хүмүүсээ өмнө хийгдсэн судалгаануудыг бас хараарай гэж хүсэж байна. За хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлсэн байдалд бол төв шинжилгээ хийсэн байгаа. Энэ асуудлыг бол манай яг энэ шүүхийн шийдвэрийн шинжилгээ эмхтгэл 1 гэсэн энэ publication хэлний нийтлэлийн бүтээлээс бол харах боломжтой. Энэ нь болохоор үндсэндээ манай цахим сайтн дээр бол бас судалгааны сан гэдэг дээр ороод шүүхийн шийдвэрийн шинжилгээ гэх юм бол гараад ирэх байгаа шүү. Тийм бас хайж олж уншиж үзээрэй. Тэгээ ер нь бол шүүхийн шийдвэрийн шинжилгээ бас ямар байдлаар бичигддэг вэ гэдгийг бас эдгээрээс харах боломжтой. За дараагийнх нь болохоор энэ шүүхийн шийдвэрийн эмхтгэл 2-д орсон бүтээлүүд байгаа. Цахилгааны гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлсэн шүүхийн шийдвэрийн шинжилгээ. Дээрээс нь бас гэр бүл цэцэлж байгаа маргаан дээр энэ удаад болохоор ипотекийн зээлийн барьцаанд байгаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хэрхэн хувааж байна, шүүхийн шийдвэрлэлийг яаж тусгаж байна вэ гэдгийг бас судалсан байгаа. За газар өмчлөх эзэмших хэрэгтэй холбоотой маргааныг эрэлтийн шатны шүүхээр шийдвэрлсэн шүүхийн шийдвэр. Тэгээд хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой маргааныг шийдвэрлсэн байдал гэдэг энэ асуудлаар бас нэмэгтгэл 2-д орсон байгаа. Тэгээд эдгээр асуудлыг энэ хэрэглэгчийн эрхийн асуудал нь бол энэ орон сууцны талбай хэмжээнээс үүдсэн зөрүү мөнгийг гаргуулах хэмжлэлтэй холбоотой хэрэг байгаа шүү. Тэгэхээр ингээд нөгөө шийдвэрүүдийг нэг бүрчлэн бас энэ өмнө хийгдсэн судалгаануудыг харж ээж дараагийн бас сэдвээ сонгохдоо бас давхардуулахгүй байхад анхаараасай гэж хүсэж байна. Тэгээд саяхан бас шинэхэн энэ хэвлэлээс гараад байгаа манай эмхтгэл 3 байгаа. Цахим байдлаар бас ингээд харж болно. Өнөөдрхөн бид нараас энэ хэлсэн цаасан хэлбэлээр бол гар дээр аваад байна. Энэ дээр бас томоохон дөрвөн тайлан бас орсон байгаа. Энэ болохоор засгийн газар хариуцагчаар оролцсон цахилгааны иргэний шүүхийн шийдвэртэн шинжилгээ хийсэн төрийн албан хаагчийг ажлаас салсантай холбоотой шийдвэр шүүхийн шийдвэрт анализ хийсэн байгаа. Ашиг нотмолын тусгай зөвшөөрлөлтөй холбоотой захиргааны иргэн шүүхээс гарсан шийдвэрүүд байгаа. За бас нэг шинэлэг байдлаар орж ирж байгаа зүйл нь болохоор энэ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх буюу шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэрүүдтэй холбоотой түүний үндслүүдийг анализ хийж үзсэн. Ийм бас сонирхолтой шийдвэр судалгааны албад бол эдгээр эмхтэлд бол орсон байгаа. За хэвлэлтэнд ороод нийтлэлдээ гараад ирсэн эдгээр бүтээлүүдийг бол та бүхэн нээлттэй нэгэн форумын цахим хаягнаас ороод төслүүд гэдэг хэсэг дээр бол шүүхийн харамс байдлыг бэхжүүлэх хөтөлбөр гэдгээс харж болно. Мөн судалгааны сан гэдэг хэсэг рүү ороод тэндээс бол шүүхийн шийдвэрийн шинжилгээ гэдэг хайлтаар нь бол гаргаж ирэх боломжтой байгаа. За дэлгэц рүүгээ бас хаалаа хандуулъя гэж бодож байна. Тэгээд дараагийн шатнд болохоор бид нар ямар асуудлуудыг бас судалгаа хийгээд хэвлэл бэлтэж байна гэхээр энэ сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн талбай газар өмчийн эрх зүйн маргааныг шийдвэрлсэн иргэний шүүхийн шийдвэрүүд байгаа. Энэ сүйхтэй холбоотой асуудлаар бас иргэдэд нэлээд тулгамддаг нийтлэг юм асуудлаар шийдвэр бас анализ хийсэн. Дээрээс нь энэ тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гин хорыг арилгах эрх зүйн тулгамдсан асуудал гэдэг энэ бидний амьдралд бас нэлээд нийтлэгээр тохиолддог энэ хэрэг маргааны төрлүүдийг бас төвөрлөж авсан энэ байдлаар шүүмжүүд бол нийтлэгдэх гэдэг дэлгэцэж байна. Энэ дээр нэмэгдээд бол байгаль орчин орчны бохирдолтой холбоотой шүүхийн шийдвэрийн шинжилгээг бол бас хийсэн байгаа. Хоёр дараагийн асуудал нь болохоор бас процессын шинжтэй хяналтын шатны шүүх, иргэний хэргийн шүүхийн шийдвэр магадлалыг хүчингү болгож хэргийг дахин хилцүүлэхээр анхан болон давцаалт шүтний шүүхэд буцаасан үндслийн талаарх шүүхийн шийдвэрийн шинжилгээ байгаа. Энэ бол бас яг шүүхийн ачааллыг нэлээд нэмэгдүүлдэг чухал учир бодол бүхий юм сэдвийг бол сонгож авсан юм процессын шинжтэй ажиллагаанууд байгаа.
За та бүхэн бас юу одоо дуу гайгүй сонсогдож байгаа ах гэж найдаж байна. Бас хэлээрээ би бол амандаа микрофон амандаа бариад яриад байгаа учраас ямар нэгэн байдлаар ялгаа өөрчлөлт байхгүй бол бас бид мэдэгдэрэй гэж хүсэж байна. За хамгийн сүүлд одоо биднэрт дөнгөж одоо 2020 оны хавар бид нар зарласан тэтгэлэг дуралдааны шалгараад одоо тайлангууд нь хүлээн авч байгаа ямар сэдвүүдээр хийгдсэн шинжилгээнүүд байна гэдгийг нэлгэснээс гарах боломжтой. Сонгуулийн маргааныг шийдвэрлсэн шийдвэр, заллах гэмт хэргийг шийдвэрлсэн шийдвэрүүдийг бас төрүүлж авч сонгож авч шинжилгээ хийсэн байна. Зээлийн гэрээ цуцснаас хойш нэмэгдүүлсэн хүү шаардсан маргааныг шийдвэрлсэн шүүхийн шийдвэр, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөвлөж байгаа шүүхийн одоо практик ямар байна гэдгийг, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан хэрхэн шийдвэрлэж байгаа. Тэгээд салин үснээс үүдэлтэй хэрэг маргааныг шийдвэрлсэн хөтөлбөрийн маргаантай холбоотой шүүхийн шийдвэрүүдийг бол бас дүн шинжилгээнүүд бол хийгдсэн одоо ингээд гол нэгдэд хүрэх дараагийн шүүмж бичих гэх зэрэг одоо тайлан болон сайжруулахтай холбоотой шатанд ороод явж байгаа. Тэгэхээр энэ одоо эдгээр одоо асуудлуудаар бол бид нар дүн шинжилгээний төсөл бол хүлээж авах боломжгүй гэж ойлгож байна. Тэгэхээр энэ лайвын маань бас нэг чухал хэсэг нь бол байгаа шүү. Энийг бас анхааралтай аваарай гэж хүсэж байна. За саналаа асуултуудаа эрүүлж авах явцад ерөнхийдөө энэ судалгааны төслийн саналыг хэрхэн боловсруулах вэ гэдэг дээр бас мэдээлэл өгөөд тайлбарлаад явъя гэж бодож байна. Тэгээд та бүхэн зараас анзаарсан байх бид нар одоо тодорхой маягтын дагуу судалгааны төслийг бол авч байгаа. Тэгээд энэ нь болохоор бас та бүхний ажлыг арай хөнгөвчлөх, илүү одоо өвчтэй байдлаар төслөө боловсруулахад дэмжлэг болох учиртай. Тэгээд энийг гэхдээ илүү бас тодорхой болох үүднээс бол энэ асуултуудын бичсэн одоо хэсгүүдийг нь бас тайлбарлаад явчих гэж бодож байгаа. За үндсэн мэдээлэл бол мэдээж нөгөө нийтийн форумдуудыг хандж байгаа байгууллага, судалгааны баг, судлаач, хувь судлаачийн талаар мэдээлэлүүд бол ирэх боломжтой. Манайд бас тодорхой хэмжээнд төрийн бас байгууллага судалгааны эрх зүйн судалгааны чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагууд судалгааны төсөл эрүүлдэг учраас энэ байгууллагын нэр одоо судалгааны хаалгачийн нэр гэдэг байгууллагатай холбоотой мэдээллийг бас ингээд авсан байгаа. Энийг бас яагаад гэдэг заавал байгууллагын болов гэж бодож иж магадгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө байгууллага байгаад болтол энэ нэр оруулах юм аа. За холбоо барих мэдээлэлээ бас нарийн оруулж өгөөрэй. Тэгээд тэгснээр бидний хувьд эргээр холбогдоход бас чухал байгаа. За тэгээд үргэлжлэх хугацаа бол аюул чухал байгаа. Тэгээд хугацааны талаар бас би ард дахиад өгүүлэх учраас энэ 7 хоногор буюу бид нар одоо тэдэн сарын хугацаатай гэж бичгээсээ илүү тэдэн 7 хоногийн хугацаагаар хийн гэдэг ерөнхий хугацаа бас тавхан зүйтэй. За нээлттэй нэгэн формоос өмнө тэтгэлэг авч ирсэн хэсэг мэдээллийг бас оруулаад өгчвөл бидний ажилд аюул чухал байдаг. Тэгээд тэгэхээр өмнө бас тэтгэлэг авч ирсэн гэдэг нь одоо шийдвэр гаргахад нөлөөлөхгүй. Гэхдээ бид нар одоо нөгөө тухайн байгууллага бас тухайн судлаач нар ямар нэгэн байдлаар тэтгэлэг давхцах ч байдаг юм уу те коммитментээр ингээд давхцахгүй байхад бол давхцлыг ядлахад бол хэсэг чухал байгаа. Тэгээд өмнө одоо нэгэн гэрээгээр ч юм уу тэтгэлэг аваад явж байгаа тохиолдолд тэрнээ давхардуулж болоход бас жоохон хүндрэлтэй байдаг учраас бид нар энэ талаар ярилцах зохион байгуулах, зохицуулах ажлууд бол байдаг. За энэтэй адилхан одоо тэтгэлэг гэдэг нь тэтгэлгийн гэрээгээ нөгөө дөрөв судалгаа ажил гүйцэтгэх болон бусад зөвлөх үйлчлэгээний гэрээ бас байгаа. Тэр талаараа мэдээлэх ёстой. Disclosure буюу ямар нэгэн давхартал байгаа тохиолдолд тэрийг мэдээлэх тухай асуудал байгаа юм. За тэтгэлэг дуралдааны тухай зар мэдээллийг хаанаас яаж авсан талаараа бас бид нарт мэдээлэл өгөх юм бол дараагийн шатнд бид нарын судалгааны зараа илүү оновчтой байдлаар олон нийтэд хүргэхэд энэ их чухал одоо асуудал байгаа учраас энэ хэсгийг бас бүглөөд өгөөрэй гэж хүсмээр байна. За тэгээ удирдамжийн хувьд бол судалгааны төслийг болохоор Word-ийн файл дээр одоо нэг файл буюу одоо олон файл биш ингээд нэгтгсэн нэг файлын хэмжээнд бол ирүүлээсэй гэж хүсэж байгаа. Тэгэхгүй бол нөгөө олон файлууд ахаар зарим нэг хэсгийг нь одоо аль нэг файл нь алддаг бүртгэлийн явцад энэнд орж байдаг юм уу те олон материал авсан тохиолдолд бас confusion одоо ямар нэгэн байдлаар замбраагүй байдалд орж магадгүй учраас бид
тэр нэг одоо пропозал буюу нэг төсөл нэг файл гэсэн юм бодлого барьж байгаа. Та бүхэн санаж байгаа зар дээр бичсэнчлээ 2020 оны 10 сарын 29-ний пүрэв гарагт бол бид нар тэтгэлийн авах сүүлийн хугацааг бол заасан байгаа. Тэгээд цаасаар бол тайлаа төсөл авахгүй. Тэгэхээр бүгдийг нь бол яг энэ fellowship at forum CPM гэсэн энэ хаяг руу бол имэйлээр одоо хасралтандаа нэг файлтайгаар бол ирүүлэх байна гэдгийг олох хэрэгтэй. Тэгээд энэ нүүр заасан байгаа энэ удирдгал хэсгүүдэд удирдгал хэсэгт хэдэн нүүрийн сэдвийн судлагдсан байдаг төвшүүлж зорилтууд судалгааны хүрээ арга зүйгээ хүлээж байгаа үр дүн ном зүй одоо календар судалгааны одоо энэ календарчсан төлөвлөгөө төсвийн тайлбар мэргэжлийн болон судалгааны туршлага гэдэг энэ одоо бүтэц бүхий энэ төслийн байрал бичиг маань энэ тодорхой нүүр заасан байгааг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд бол энэ дээр одоо маш олон хуудас зүйлийг ингээд нуршуу байдлаар бичих тохиолдол гэдэг нь сонгон шалгалтын процессыг бас нэлээд нөлөөтэй одоо үр дүнтэй байх үүднээс спорттой байх үүднээс бид нараас нэг авч үздэг. Нөгөө тэгүр бас нөгөө энэ дотор гингүүд одоо жишээ нь сэдвийн судлагдсан байдал гэхээр одоо хагас нурчин ингээд бичээд ороод ирдэг. Гэтэл энэ нь өөрөө бас юу өгүүлдэг вэ гэхээр судлагдсан байдлыг хэр одоо сайн өмнө нь энэ талаар ямар судалгааны ажил байсан бэ гэдэг гэрийн даалгавруудыг энэ чиглэлийн судалгаануудыг илүү одоо судалж мэдсэн эсгэд одоо дутагдaltaй мэт харагддаг байгаа. Тэгэхээр хоёр нүргээ тавьсан байгаа. Мэдээж заавал яг хоёр нүртэй багтаагаа сунгаж бичихтэй болно ш. Гэхдээ яг энэ хэмжээнд бол бид нар яг энэ сэдвийн судлагдсан байдлаар болон одоо энэ судалгааны хүрээ арга зүйгээ илүү оновчтой, дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар тайлбарлаж хэлэхэд бол энэ эдгээр хэмжээ бол бас их ач холбогдолтой байдаг шүү. Тэгэхээр ардны тавигдсан нь бол хуудасны хэмжээ бол зүгээр нэг тохиолдлын журмаар тавигдаагүй. Олон удаагийн төсөл хүлээж авч бид нар бас олон төслүүдийг шалгаруулж ажилласныхаа туршлага дээр үндэслээд бол эдгээр хэмжээнүүдийг оруулж ирсэн байгаа. За 6 бичигдсэн ном зүй гэдгийг бас анзаараарай. Мэдээж та бүхний судалгааны ажлыг хийхэд бол судлагдсан байдлыг энэ арга зүйгээ бас боловсруулаад төсөл бичиж байгаа учраас энийг хийхдээ бас тодорхой ном зүй мэдээллийг ашиглаж улс төртэй хандаасаа гэдэг үгнээс энэ төсөл бичих явцдаа ашигласан ном зүйгээ бас энэ дээр оруулж иржээ гэж хүсэж байгаа. Тэгэхээр мэдээж судлаач гэдэг хүн бол энэ их сурвалжаа дуртах нь бол аюул чухал байдаг. Тэгэхээр энэ их сурвалжтай хэрхэн ажиллаж байгаа талаар таны бас одоо ур чадварыг эндээс бид нэр товчхон ч гэсэн олж харах боломжтой байдаг юм шүү. Тэр энийг бас та бүхэн анзаараасай гэж хүсэж байна. За удирдгал хэсгийг дэлгэрүүлээд тайлбарлахад одоо судалгааны төслийн хураангуй танилцуулга хэсэг бол энэ байх юм аа. Тэгээд сэдвийн танилцуулга буюу яагаад энэ сэдв юунд тухай болох талаар танилцуулгыг аюул сайн өгөх хэрэгтэй. Тэгээд энэ сэдв яагаад ач холбогдолтой болохыг бол дуртах нь аюул чухал байгаа. Тэгэхээр олон одоо сэдвүүд олон хэрэг маргааны судалж болно тий. Гэхдээ энэ сэдв яагаад бусад сэдвүүдээс таны хувьд ингээд чухал гэж үзэж байгаа юм бэ гэдгийг тухайн нөхцөлийн асуудал ямар практик ач холбогдолтой шүүхийн практикт энийг судалж гаргаж ирснээрээ ямар одоо ач холбогдолтой болохыг бол бас тайлбарлаж эндээ оруулж ирэх нь зүйтэй байгаа. Энийг яагаад ингэж бодож байгаа тэр үндслүүдийг бас дурдж өгөх зүгээр. Тэрнээс биш одоо би тэгж бодож байна гэж бичгээс яагаад ингэж бодож байгаа ямар нөхцөл байдал баримт нотлохонд үзлэж гэдгийг бас товч дурдаад өгчвөл илүү ихтгэл өнөмшөлт төрүүлэх үйлс болох юм аа. Тэгэхээр энэ удирдгал гэдэг нүрнээс энэ сэдвийн ач холбогдлыг бид нар олж харахыг зорж байгаа гэдгийг ойлгоорой. За судлагдсан байдал гэдэг энэ сэдвийн талаар бидний одоо мэдэж буй зүйл юу болох вэ? Одоо энэ талаар бид нар ер нь ямар хэмжээнд судалсан байгаа юм? Ер нь ямар судалгаанууд их сурвалжууд байдгийг магадгүй энэ талаарх нөгөө өөрөө мэдж байгаа төсөл одоо ийм судалгааны ашиглууд бол байдаг. Энэ сэдвийн талаарх одоо энэ мэдлэгийг энэ өмнө нь хийгдсэн судалгаануудаас юугаараа таны судалгаа илүү болох ямар шин мэдлэг мэдээллийг нэмж байгаа юм бэ гэдгийг оруулж ирэх. Тэгээд энэ ямар хувь нэмэр оруулж байгааг бас ингээд тухайлан зааж өгсөй байгаа. Ингээд таны одоо судалгааны хүрээнд хөндөх одоо гол асуудал нь юу болох энэ яагаад ач холбогдолтой юм бэ гэдгийг бас ингээд илүү дэлгэрэнгүй байдлаар оруулж өгсөй. Тэгээд өмнө нь хийсэн судалгааг бас тодорхой хэмжээнд үнэлнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр та
та ямар төрлийн судалгаа хийх гэж байгаа энэ өмнө хийсэн судалгаа юугаараа дутуудуулмаг байсан ч юм уу эсвэл арай энэ цар хүрээний үед арай энэ таны судлах гэдэг асуудлыг хөндөөгүй юм бэ гэдгийг одоо яг тэгж цохон тэмдэглэж харуулах юм бол юм айгу ач холбогдолтой болно гэж ойлгож байна. За дэвшүүлж байгаа зорилтуудаа бас бичих хэрэгтэй. Энэ судалгааны зорилтыг одоо мэдээж удирдал хэсэг тавигдсан хэрэгцээ шаардлага ач холбогдолтой уялдуулаад ингээд томьёолох хэрэгтэй. Яагаад болох вэ гэдгийг бас яг зорилт хэлбэрээр оруулаад тавьчих юм бол эргээд гаргаж байгаа таны тайлан өмнө нь тавьсан одоо бүтээгдэхүүн судалгааны бүтээл маань анх тавигдсан зорилттой хүрж үгүй юу гэдгийг ингээд шалгахад ингэж томьёолж оруулж ирэх нь айгүй чухал байдаг. Тэгэхээр энийг бас анзаараарай. За судалгааны хүрээ арга зүй гэж байгаа. Энэ судлах асуудлын онол баримтлалын суурийг боловсруулаад суулж арга зүй одоо судалгааны таамаглал, ашиглах, дата, шинжилгээний үе шат одоо ямар аргаар шинжлэх вэ гэдгийг бол тайлбарлах юм байна. Олон тохиолдолд манай шинжилгээ одоо арга зүй гэдэг дээр ингээд шинжлэх ухааны ялангуяа нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр хийдэг судалгаанд ашиглагддаг баг бүх арга зүйг ингээд бүлэг тоонд орж ихсаад бичсэн байдлаар аюух орж ирдэг. Тэгээ тэр нэг хагас нүрийн хэлбэртэй ч гэх юм. Бид нар арга зүй гэдэг тийм юм бүсгүй байна. Тэгэхээр яг таны судалгааг хүсэж байгаа зүйл дээр одоо яг энэ хүрээ одоо ямар таамаглал, ямар дата ашиглах, ямар хэдийн хэмжээний шүүхийн шийдвэрийг төвөрлөж авахын яагаад гэдгийг зэрэг энэ одоо илүү одоо сэдвтэйгээ холбоотой гэдгийг тайлбарлах нь аюул чухал байна. Тэгээ мэдээж энэ арга зүй маш тодорхой байж дараагийн таны зарцуулах гэдэг цаг хугацаа буюу төлөвлөгөө зарцуулах гэдэг төсөв хөрөнгөч нь өөрөө үндэслэлтэй болох юм. Тэгэхээр энэ одоо арга төлөвлөгөө төсвийн үндэслэл чинь арга зүйтэйгээ маш уулзалтайтай байх ёстой юм аа. Хэрэв энэ холбоос харагдахгүй байх юм бол энэ төслийн чанар бол бас учир дутагдaltaй гэж ойлгож болно. За хүлээгдэж буй үр дүн гэдэг бол ер нь та нарын судалгаагаа хийснээр ямар үр дүн хүлээж аваад авчих нь таймлаа бичих юм. Тэгэхээр ер нь мэдээж нөгөө судалгааны дүгнэлтүүд нэгсэн шинжилгээнийхээ дүнгээс хамаарж байгаа хэдий ч таамагуд байдаг тийм тухайн сэдвийн талаар тухайн судлаачийн одоо ерөнхий дүгнэлт одоо хүлээлтүүд ямар байна вэ? Хувь судлаачийн зүгээс таймлан хэлэх боломжтой байгаа. Тэгэхээр мэдээж анх одоо хүлээлт юм байсан судалгааны одоо шинжилгээ хийсний дараа бол таны хүлээлтэнд ямар өөрчлөлт орсон бэ? Юугаараа одоо батлагдсан уу, батлагдаагүй гэх зэрэг дүгнэлтүүд бол бас хийх боломжтой. Тэгэхээр энэ бол заавал гэсэн үг бол биш. Одоо тэр дүгнэлтийг заавал хийх ёстой гэсэн үг биш. Гэхдээ энэ хүлээлтийг гаргаж ирснээр бид нэр одоо энэ судалгааны ач холбогдол болон бусад хэлбэрийн төслийг үнэлэхэд чухал байдаг юм аа. За календарчлсан төлөвлөгөө гэж байгаа. За ерөнхийдөө энэ календарчлсан төлөвлөгөө бол бас нэлээд онцлогтой. Яагаад тэгэхээр арга зүйн дагуу одоо томьёолсон энэ арга зүйн дагуу одоо хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа 7 хоногоор ингээд төлөвлөж судалгааны нийт хугацааг гаргах нь бол илүү оновчтой юм байна гэж бид өмнөх туршлагын үндэслэлд харж байгаа. Тэгээд үүнд болохоор бид нар энэ хариуцсан хүн зарцуулах цагийг одоо орлуулж хүн цаг байдлаар ингэж томьёолж оруулах нь зүйтэй. Энээр бас бид нар осныг гаргасан байгаа. За энэ дээр нэг анхаарах зүйл нь болохоор судалгааны эхлэх хугацааг 2020 оны 12 сарын 1-ээс одоо эхлэхээр томьёолж ирэх бол хүмүүс нөө төсөл явуулангуудаа бараг төслөө явуулсны дараагийн 7 хоногс ч юм уу судалгаагаа эхлүүлэхээр оролцсон байдаг. Гэтэл энэ чинь нөгөө бид нар төслөө шалгаруулах, тэтгэлэг болгох, шийдвэр гаргуулах гэх зэрэг нэлээд тийм процессын шинжтэй ажиллагаанууд ингэ хийгддэг учраас гэр ажлыг бас одоо тооцож үзээд яг судалгааны ажлаа эхлүүлэх цаг хугацаагаа бол бас ингэж цапастай байдлаар 12 сарын 1-ээс гэж төлөвлөд тавьчвал зүйтэй. Тэгээ бид нар түрүү хэлсэн 20 гаруй одоо ингэ тэтгэлэг төслийг менеж хийгээд ингэ явхад бол анзаарчихсан зүйл нь болохоор нэг тодорхой энэ төрлийн судалгааг болохоор 3 сараас ихгүй хугацаанд бол хийх боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр максимум бол 3 сарын хугацаа. 3 сар гэдэг маань 12-7 хоногийн хугацаанд бол хийх боломжтой. Тэгээд энэс бохин бол байж болно. Гэхдээ мэдээж нөгөө та өөрийнхөө судалгааныхаа цар хүрээг яаж тогтоосон, сонгож авсан одоо судалгааны асуултууд гэд арга зүй гэх зэрэгс хамаарат энэ бол таны одоо шийдэх судлаач өөр юм төлөвлөгөөнд орох хэрэгтэй асуудал байгаа. За энэ хүснэгтлээд ингээд оролцсон байгаа манай юуны төслийн одоо маягтад бол хүснэгт бол ингээд байж байгаа. Энэ хүснэгтийн дагуу бол хүн цаг үйл ажиллагаа гэдэг маань үндсэндээ бол одоо судалгааны мэдээлэл цуглуулах, уншилтыг хийх гэх зэрэгээр одоо ингээд оруулаад яаж томьёолох юм. Тэгээд тэр үйл ажиллагаагаа ямар үе шаттайгаар томьёолж байгаа. Тэр үе шатаараа ингээд явуулвал илүү
үр дүнтэй байдаг. Тэгээд хэрвээ багаар ажиллаж байгаа тохиолдолд багуудаас яг энэ ажил дээр хинэн ямар одоо цагаар ажиллах вэ гэдгийг энэ хүснэгтэнд оруулаад ирэх юм бол бид нар дараа нь төсвийг чинь илүү хараад танай судалгааны төсөв хэр үнэлэлтэй вэ гэдгийг эндээс харах ийм боломж нь бүрдэх юм аа шүү. Тэгээд энэ хүснэгт бол манай маягтан дээр бол байгаа солоод хараарай. За дараагийн шатанд бол энэ төсвийн асуудал байгаа. За төсөв бол уг нь манай судалгааны хувьд бол нэлээд ойлгомжтой байдаг л та. Ер нь бол мэдээж судлаач хүний хувьд бол өөрийнхөө зарцуулж байгаа цагаа үнэлэх ёстой. Тэгээд гэхдээ бид нар бол энэ судлаач хүний өөрийн одоо сонирхол амбицийнхаа хүрээнд хийж байгаа судалгаа нэлээд нэгэн форм одоо захиалгаар хийж байгаа судалгаа биш учраас энэ өөрийнхөө сонирхлоор хийж байгаа судалгаа бид нар энэ судалгаагаа хийхэд нь баг одоо жижигхэн хөшөөрөд дэмжлэг одоо үзүүлж байгаа гэсэн утгаараа тийм айхтар өндөр үнийн дүнтэй байх юм бол одоо яг төсвийн талаас өрсөлдөх чадвар нь айгу буураад ирт юм аа. Тэгэхээр тэрийг бас анзаараарай. Тэгэхээр нөгөө ер нь бол нэлээд жоохон тийм яг айхтар өндөр дүнтэй яг томоохон одоо захиалах судалгааны шинж тийм рейтер байвал бас нэлээд жоохон бид нэр дэмжихэд айгу төвхтэй. Тэгээ бид нар аль болох олон судалгаа дэмжих сонирхолтой байгаа учраас төсөв бол бас тодорхой хэмжээний энэ өрсөлдөх одоо хүчин зүйл болоод ирдгийг анзаараарай. Тэгээд мэдээлэл цуглуулах, дата цуглуулахтай холбоотой зардлуудыг бол бид нар бас энэ тусах боломжтой байдлаар оруулж ирдэг байгаа. Тэгээд тэр зардлыг бол ямар төрлийн зардал гарах вэ гэдгийг бол судлаач маань өөрсдөө харуулад оруулах боломжтой. За энэ хүснэгт бас манай маягтад орсон байгаа учраас энэ маягтын дагуу бүглөөд ирүүлнэ. За энэ дээр бас нэг хамгаал тэмдэглэж хэлэх ёстой зүйл нь болохоор зардлын төрөл гэдэг дээр хүмүүс хөвчлөө үйл ажиллагаа бичээд байдаг. Одоо жишээ нь зардлын төрөл гэдэг дээр ямар байдлаар хүмүүс бичээд байдаг вэ гэхээр мэдээлэл цуглуулах гэж биччихдэг. Энэ бол үйл ажиллагаа зардлын төрөл биш. Мэдээлэл цуглуулахтай холбоотой гарах зардал архивын зардал гэж болно. Тэгээ тодорхой төрлийн тохимол авах ч байдаг юм уу? Мэдээлэл одоо худалдаж авах. Дараа нь тэр зардлыг ямар баримтаар илэрхийлэх вэ? Одоо төлбөрийн баримтаар илэрхийлэгдэх тэр зардлын төрлөөрөө томьёолох нь айгүй чухал шүү. Тэрийг анзаараарай. Тэгэхгүй бол тайлан бичих, мэдээлэл цуглуулах гэдэг бол зардлын төрөл биш, үйл ажиллагаа гэдгийг маш сайн ялгаж салгаарай гэж хэлмээр байна. За мэргэжлийн болон судалгааны туршлага гэж байгаа. За судлаачид тавигдах шаардлагуудаар бол мэдээж бид нэр эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дэс цогтой байх гэж тавьсан. Энэ бол бас учиртай магистрийн зэрэгтэй буюу магистрийн сургалтанд хамрагдсан хүмүүс гэдэг бол судалгааны арга зүй талаар тодорхой хэмжээний даасан судалгаа хийсэн юм туршлагатай хүн байдгаа гэж ойлгож байгаа. Тэгээ энэ утгаараа бол бас их чухал байгаа. За эрх зүйн чиглэлээр судалгаа хийж байсан туршлага бас аюул чухал. Тэгээ мэдээж бол хүн болгоог өөрийн том бүрээний судалгаа хийх нь чухал биш. Гэхдээ ямар ч байсан судалгааны ажил дээр оролцож ажилласан байх нь бас чухал заавал ахалсан байх албагүй. Гэхдээ энэ судалгааны ажил бас анализийн түвшин, мэдээлэл цуглуулах түвшин орцсон бол айгүй чухал. Тэгэхээр бид нар бол энэ мэдээж магистр байна уу гэдгийг харах нь ямар судалгаан дээр ажилласан байна вэ гэдгийг харах нь байна. Тэгээ тайлан дүүн шинжилгээний мөрөөр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байх гэж байна. Тэгэхээр нөгөө түрүү бид нар дурдсан энэ бол тэтгэлэг төсөл буюу сонгон авсан сэдвэрээ та өөрөө бас мэрэгчлэн шинжээчийн түвшинд ажиллах энэ асуудлаа олон нийтэд хүргэх тал дээр ингэж нэлээд тийм эзэн болж энэ судалгаанд эзэн болж дараагийн хэлэлцүүлэг, танилцуулга гэх зэрэг ажлуудад оролцох одоо боломжтой байх хэрэгтэй. Ийм амбиц тань байх хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэр нь байх нь аюул чухал байдаг. За хамгийн сүүлд энэ аливаа хэлбэрийн сонирхлын зөрчилгүй байх. Манайд бол хуульчид нэлээд орж ирдэг. Мэдээж нөгөө дан цэвэр судалгааны чиглэлээр ажилладаг хүмүүс ихээс илүү практикийн судалгаа хийдэг хүмүүс, практикт ажилладаг хүмүүс орж ирдэг. Тэр яг өөрийнхөө орсон хэрэг маргаан дээр аль нэг хэргийн тал босч болж ажиллачаад тэрийг анализ хийн гэдэг боломжгүй юм. Энэ бол өөрөө ёсчин асуудал байгаа. Хараад бас хүнлэнгийн байр сууриас анализ хийж байгаа учраас энэ дээр маш анхааралтай байх. Ашиг сонирхлын зөрчилтэй ч юм уу тийм одоо ямар тэгж ойлгогдох үс нөхцөл байдалд орох юм бол энэ судалгааны одоо ихтгэл өмчлөлт төрүүлэх үс байдал үн цэн нь алдагддаг учраас үүн дээрээ маш анхааралтай байх хэрэгтэй. Бид нар бас тодорхой тохиолдолд журмаар энийг бас ингэж шалгаж үздэг байгаа. За тэгээд мэдээж энэ сэдвээр судалгаа хийх шаардлагатай мэдлэг туршлага үнэлэх тийм боломжтой боломж бүхий CV-гээ тийм хэлбэрээр бичих хэрэгтэй байгаа. Тэгэхээр хамгийн гол нь түрүү дурдсан судалгааны туршлагаа нэлээд сайн оруулах
өмнө хийжсэн одоо ашиг сонирхлын зөрчилтэй байх боломжгүй байх үднээс одоо өмнө хийжсэн ажлын туршлага гэх зэрэг одоо таныг одоо энэ мэрэгжлийн судалгааны талаас нь өмнөх болох мэдээлүүдэд төлхөө оруулсан нь чухал байгаа. Тэрнээс биш одоо бид нарын гэр бүлийн байдал ч гэдэг юм те тэр мэдээлэл бол нэг чухал биш. Тэгэхээр их хамаг их зайгаа болоод энэ өмнө хийжсэн судалгааны ажлуудынхаа талаар бас мэдээлэл оруулах зүйтэй шүү. За ингээд ерөнхийдөө бол нөгөө бид миний зүгээс бэлдсэн мэдээлэл бол дуусч байна. Тэгээд та бүхэн одоо энэ чиглэлийн мэдээллүүдийг бас нийтийн формын тодорхой сугуудаар бас авч болж байгаа. Захим хаяг форум CGM гэсэн захим хаяг байна. Facebook-ийг бас бид нэрийг даах юм бол энэ талын мэдээллүүдээр зарлалыг бол цаг авчлах байх боломжтой. Twitter хаяг бас дагаж болно. Forum OS гэдэг байгаа. YouTube дээр бол бас энэ чиглэлийн танилцуулга мэдээлэл бодлого судалгааны хэлцүүлгүүд бас явж байгаа. За миний захим хаяг бол энэ дээр орсон. Гэхдээ яг нь ерөнхийдөө цаашдаа бас шүүхийн төлөвийн судалгааны чиглэлээр мэдээлэл авахыг хүсэх юм бол надтай бас энэ хаягаар холбогдож болно. Гэхдээ яг энэ тэтгэлэг судалгааны хувьд бол бид нар мэдээллийн тэгш байдлыг хангах үүднээс бол захимаар болно. Утсаар одоо ганцаарчилсан мэдээлэл өгөхгүй байгаа. Ийм тэхийн тулд одоо энэ удаагийн мэдээллийн сешны лайв хэлбэр хийж байгаа анхаараарай. Тэтгэлэг дуралдаан шалгуулалтын явцад бол дандаа иймэрхүү бодлого байдаг байгаа шүү. За энэ доор бид нар энэ оюуны инновац төрөмс байгууллагын legal ахлангаар явуулдаг энэ legal data CGM гэдэг захим сайтыг оруулж ирсэн. Манай бас стратегийн хамтарч ажилладаг байгууллага байгаа. Энэ дээр бас энэ legal data CGM буюу шүүх одоо хууль эрх зүйн чиглэлийн судалгааны нэгдсэн санг бол одоо ажиллуулж байгаа ийм мэдээллийн захим сан байгаа. Энэ санг яагаад оруулж ирсэн бэ гэхээр энэ та бүхэн түрүү хэлсэн нөгөө тухайн сэдвийн судлагдсан байдлын талаар мэдээлэл олж авах хүсэх юм бол зөвхөн шүүхийн практик гэлтгүй бусад онлын талын болон бусад хэлбэрийн судалгааг бол энэ legal data CGM-ээс авах боломжтой байдаг шүү. Тэгээд тэрийг би бас харуулах үүднээс та бүхэн энэ юуг нь харуулчих гэж бодож байна. Legal data CGM-д орохоор энэ юунууд байгаа. Бүтээл хууль зүйн салбарын нийтийн эрх зүйн, хувийн эрх зүйн чиглэлээр гэдэг ингээд 114 зохиогчийн 618 бүтээл бүхий дата сан байгаа. Нийлдээ нэгэн форумын дэмжлэгтэйгээр энэ шүүх эрх мэдэл гэдэг энэ шүүхийн талын судалгаануудын нэгтгэсэн бас юм тусдаа таад гараад ирсэн байгаа. Тэгээ энэ дээрээс бас та бүхэн мэдээллийг бас авч болно. Энэ case study гэдэгтэр одоо манай энэ шүүхийн шийдвэрийн шинжилгээнүүд бол нэг бүрчлээ байгаа. Нийлдээ нэгэн форумын захим форум CGM дээр бол та бүхэн харж байгаа энэ нөгөө харьцуулсан сэдвийн шинжилгээ хийхийг урьж байна гэсэн энэ одоо хэсэг дээрээс юу бол авч болно. Одоо энэ захим хуудаснаас гэдэг энэ даунлоуд хийгдэхэд шууд ингээд авчин Word-оор ингээд нээлдээ та бүхэн энэ дээр ингээд шууд ажиллаад явах боломжтой байгаа шүү. Тэгэхээр энийг бас анзаараарай. Ингээд маягт маань ингээд байж байгаа. За нөгөө дээгүүр манай нөгөө судалгааны сан гэдэг энэ дээр таад байгаа. Судалгааны сан руу орохоор яг ингэж харагдана. Энэ хайх хэсэг дээр одоо шүүх гэдэг жишээ нь хайх юм бол одоо бидний оруулсан шүүхийн талаар хийгдсэн одоо бүх судалгааны ажлууд бас энэ дээр гарч ирэх боломжтой. Энийг сэдвэр нь одоо үсгийн дараалал оноор гэдэг ингээд хайх боломжтой. 2000 одоо 4 оноос хойш баг хийгдсэн олон судалгаа зөвхөн нийлдээ нэгэн форум гэлтгүй бусад газраас хийгдсэн манай дэвжсэн бүх судалгаанууд бас энэ дотор явж байгаа. За форумын төслүүд дотор ороод эрх зүйн шинжилгээг дэмжих гэдэг дотор шүүхийн хараа төсөөдлийг бэхжүүлэх гээд орохоор манай хөтөлбөртэй холбоотой мэдээллүүдийг бол энэ бодлогын хэлцүүлэлт, шүүхийн практик судлал, бодлогын судалгаа ингээд шүүхийн ажиглалт гэх зэрэгээр ингээд мэдээллүүдийг авах боломжтой байгаа. За тэгэхээр энэ мэтгэл маань одоо энэ 3 гэсэн байдлаар ерөнхийдөө энэ хэлний эдлэл бол нэг иймэрхүү хэлбэртэй гарч байгаа та бүхэн харсан ба. Гэтэ одоо дараагийн одоо шүүхийн шийдвэрийн шинжилгээний хэлний эдлийн ажил бол бид нараас арай шинжилсэн байдлаар явуулах гэж байгаа. За тэгэхээр ирж байгаа судалгааны ажлуудыг бол судалгааны ажлын тайлангуудын чанарыг бол бас редакцийн зөвлөлөөр оруулж бас бид нар нөлөөлээд энэ нь яг олон нийтэд одоо судалгааны тайлан хэвлэл нийтлийн бүтээл болж гарах үс байна уугүй гэдгийг бас шийдвэрлсэн үндсэн дээр дараагийн алхмыг бол хийдэг ийм байр болж байгаа. Тэгэхээр тэр утгаараа бас дараагийн тайлангууд маань бас жоохон хугацаа алдчихаа. Тэгэхдээ бид нар бас аль болох энэ 2020 онд багтаага дахиад бас
2 одоо хэл нийтлэлийн бүтээл гаргахыг зориод ажиллаж байна. Тэгээд дараагийн одоо энэ эмэгтэйлүүд маань ерөнхийдөө бид нар өвчлэн шүүгч нарт болон яг энэ шүүх уралдаанд оролцож байгаа хуульч нарт бол баг нэлээд тийм гарын одоо ширээний ном болох үс юм бүтээлүүд болох болов гэж найдаж байгаа. Тэгээд энэ утгаараа бас яг ямар төрлийн хэрэг маргаан дээр шүүгч нар бас юм өөр шийдвэрүүд гаргаад байдгийг хүмүүс бас яг чиглэл үл ойлгох байдал үүсгээд байдгийг энэ төрлийн одоо хэрэг маргааныг олж одоо сонгож авах нь зүйтэй байгаа. Тэгэхээр энэхийн бол илүү нэг ач холбогдлын үед бол илүү үнцэнтэй, илүү чухал гэж харагдах юм байнамаа. За тэгээд ерөнхийдөө бол мэдээллийн талаар ингээд дуусгая гэж бодож байна. Энд дээр өөр асуултууд бол бас гарч ирсэнгүй. Гэхдээ өмнө хийжсэн мэдээлэл хуулцлтууд бас бид нар ч одоо энэ 6 дахь удаага ингээд явж байна. 6 удаагийн тэтгэлэг хуралдааныхаа явцад тулгарч ирсэн бэрхшээлүүд, сорилтууд дээр үндэслээд бол мэдээлэл нэлээд багцлаад шаардлагатай мэдээллүүдийг нэтгэж өгч чадсан болов уу гэж найдаж байна. Тэгээд та бүхэнд сонирхож байгаа бүх судлаач нартай амжилт хүсье. Тэгээд хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Тэг өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.